Машинаар ийм гоё мотоцикл авчих уу? Гоё машин дээр нөө гоё мотоцикл дээр нөө. Мотоцикл гоё нөө. Мотоцикл Хай залуусаа. Өнөөдөр та бүхэнд өөрийнхөө шинэ хоббиг танилцуулахаар дахиад шинэ зугаал дээр ирсэн байна. За, миний энэ байк бол 2021 оны Honda CBR 650R гэдэг загварын мотоцикл. 650cc 4 цилиндртэй. Урагшаа 6 хараатай, 94 морины хүчтэй. 4 цилиндртэй учраас яндан бол илүү гоё, хөнгөлсөн гоё дуутай. 600R-аар 1000R-аар загвар шиг спорт өрхтэй. Дээрээс нь өдөр тутмын унаад илүү тав тухтай загвар. Дээд хурдны лимитх бол 230-аас 40 км загварт хурдлах чадвартай. Гэхдээ минийх бол хурдны лимиттэй. Монголд байгаа ихэвчлэн 650R-ууд ихэвчлэн хурдны лимиттэй байдаг гэсэн. Тэгээд 100 км/цагийн урдыг 3.5-аас 3.7 секунд гэсэн байт юм лээ. Жингийн хувьд бол бүрэн шатгуунтай үед 208 кг. Шатгууны савны багтаамж нь болохоор 15 литр орчим. Бензин зарцуулалтын хувьд бол багадаа 5 литр. Тэгээд шулуунд бол хотод яг төгжрөл донд унахад бол 7 орчим иддэг. Бүр их төгшээд бүр их удаан хүн дараагаар удаа явах юм бол 8 литр ч идэх юм байлээ. Яагаад 650cc сонгосон бэ гэвэл би яг анх удаа байк унж болохоор Ninja 400, KTM 300, CBR 500R гэх мэт мотоциклыг сонгож ирсэн боловч мотоцикл ундаг ах нарын маань зөвснөөр бол 400 500 бол унд сурсны дараа амархан уйдах магадaltaй учраас дор 600cc болон түүнээс дээшийг авсан дээрээ гэсэн болохоор 650cc-г сонгосон. 1000cc болохоор хотын нөхцөл жоохон халалт өндөртэй, тэгээ халахаараа унтарчдаг гэх мэт асуудал сонсогдсон болохоор 650cc сонгосон. Honda сонгосон шалтгаан нь болохоор Honda бол эдлэгээ сайн даадаг, чанартай гэдэг утгаараа гэж бодоод Honda-гийн мотоциклыг авсан байгаа. За, дугуйны арзмарын хувьд бол урд дугуй бол 120 70 17-тай дугуй. Хойд дугуй болохоор 180 55 17 арзмаартай. Ер нь бол мотор томрогдсон хойд дугуй илүү өргөн болд юм байлээ. Одоо би мотоциклтэй явж байгаа хажууд ирсэн байк бол дугуйг нь хойдлын дугуйг нь хараад минийхээс арай найрхан байх юм бол за окей. 160-тай дугуй 400cc юм уу түүнээс доош юм байна да гэж боддог. Тэгж дугуйгаар нь бас байкийг бол нэг хараад ялгах боломжтой юм байлээ. Яндангийн хувьд бол минийх сток яндантай байгаа. Тийм болохоор нөгөө муухай орилсон эндийн ойрлоод асуудал үүсгээд байгаа. Тийм чанга яндан бол биш. Гэхдээ эх жилээс энэ яндан мандангийн асуудлыг тийшээ шийдэгдвэл Акрапович өөрч юу гэдэг лээ Yoshimura эдэргээс гой яндан байт юм лээ. Тийм жоохон чанга яндан тавьж магадгүй. Тэр бол эх жил бодож байгаад шийдэх асуудал. Мотоциклыг авсны дараа ер нь шаардлагатай хийх зүйлс гэж байт юм байлээ. Жишээлбэл моторын тос хаана хизээ ямар тос хийснийг мэдэхгүй болохоор заавал солилцсон дээр үт юм байлээ. Би болохоор мотуулын 7100 гээд 10W50-тай тос хийсэн. Тосны хувьд машины тосыг бодвол литр нь арай үнэтэй байт юм байлээ. Гэхдээ 3-4 литр л орно. Тэгээд машин шиг 5000 км яваад солихгүй. Ер нь 2000 км яваад сольсон дээр үт юм байлээ. Тэгээд би гинжиг бас сольсон. Намайг авахд гинжин жоохон сул дээрээс нь зэвэрсэн байсан учраас чангалуулах гээд очтол ер нь сунцсан гинж дими сольсон дээр гэсэн учраас гинжээ солиулсан. Тэгээд дээрээс нь ийм наалт наалгуулсан комор нь гойны наалт. Энэ болохоор гуй гулхахаас сэргийлнэ. Хэрвээ энэ наалт байхгүй байх юм бол огцом тоормослох үед гулсаад энд төмсгөө цохих аюултай юм байлээ. Тийм учраас энэ гойны гулгадгүй өмдөөрөө барих зорилттой наалт. Тэгээд
Энэ нь болохоор өмдний цахилгаан банкаа зурчт юм байлээ. Тийм болохоор тэгж банкаа зурхаас хэрэгсэн ингээд комороо наалгуулсан. Гэх мэт шаардлагатай зүйлс бол юм байна. Тэгээд энийг хуучин орж ирэхээс өмнө ундаг байсан хүн нь болохоор хүн сундалдгүй байсан юм уу? Ийм пиавар тагтай байсан энэ сандлын оронд. Тийм гიშгүүр байгаагүй. Тэгээд би энэ сандал болон гიშгүүрийг захиалж илгэсэн. Одоо хүн сундалах боломжтой гэсэн үг. Тэгээд өөр чинь bodyguard гэдэг хамгаалт мотоцикл унгаавал энэ бага хагалж зурхаас сэргийлээд хэр унсан тохиолдолд энэ дээрээ тулна гэсэн утгатай. Тулах зорилттой ийм bodyguard хийсэн. Тэгээд өөр чинь wine shell гэдэг энэ урд салхины шилийг хуучин тунгалаг өнгөтэй байсан зүгээр. Тэгээд тэр нь битүү цараптай зурагдчихсан байсан болохоор ийм тасарыг хийсэн. Энэ яг янз бүрийн өнгөтэй л байт юм байлээ. Бүр ийм яг ийм тас хар биш, арай нэвт харагддаг зүгээр нэг хар байдаг юм байлээ. Гэтэ би бол ийм тасарыг хийлгэчихсэн. Гадна тэгээд одоо дахиад хий гэвэл угаасаа гангарааны болон яндан тэгээд нэг ийм сэрвээ нэг ийм гоё карбон гоё харагддаг юм. Тэгэл энэ хоногийн бариулыг газрыг улаан өнгөтэй болгочвол бас гоё юм байлээ гэх мэт. Энэ намарчны бүшийг ч гэсэн улаан өнгөтэй байвал бас илүү зөгтөж гоё харагдах юм байна гэж ер нь зүгээр бодсон юм бол их байгаа. Тэгэл багаагаар хийх бах. За каск бол их чухал зүйл. Толгойг хамгаална гэдэг чинь маш чухал зүйл. Би болохоор заавал оргийг хэрэгсэн дээр би болохоор энэ KYT-ийн каск хэрэгэлдэг. Тунгалаг шилтэй. Дасаад ирвэл гоё хармаар нөө толшиг мошиг янз бүрийн сольж болно. Энэ урд шилийг бол. Тэгээд ийм EJS ийм чихвч хэрэгэлдэг. Айгу амар. Тэгэхгүй бол AirPod зүчээд гадуур нь каска зүгээр нөгөө чихэж дотроо унж мунчгаар нөгөө янзлж гар орж багтаж орохгүй болохоор янзлахад хэцүү. Дээрээс нь хэд хурдлахаар нөгөө салхинд бас нөгөө дуу муу юмнууд маань сонсогдохгүй байх юм бэл. Энэ болохоор айгу асуудал амар. Гараараа зогсоогоо дуугаа солиод дээрээс нь адилхан EJS-ийн чихвчтэй хүн байх юм бол энийг өргөөд ингээд хамт яриад явсан ч болно 1 км доторх зайд. Тэгээд бэли бас айгу чухал. Унж өрөөл гар хөл урагдж гэмтгээс сэргийлнэ. Тэгээд юуныхаа дотор бас ийм гарандаа бодолттой явж байгаа гарандаа ийм кист гэх юм. Ийм зүүчхүүл нөгөө уртлын машины чулуун мол өсрөх юм жижиг жижигхэн жолоондоос гар хорсоод өгдөгөд дээрэс нь харлах гэх мэт асуудал байдаг болохоор ийм зүүчүүл их амар. Дээрэс нь тэгээд ninja mask зүүчих юм бол каск ороход айгүй гой гулгаад амархан орчтой. Тэгэхгүй бол ninja mask-гүй шууд каска зүүх юм бол чих мэх нөгөө зүүхөд нугларч ороод чих айгүй гэдэг. Тэгээд дээрэс нь мэдээж зориултын хувцас жакет мөрөндөө цээжиндээ тухай нуруу гэх мэт дандаа хамгаалттай болж үл ийм хувцас өмснөн дээр одоохондоо л өмд гутал бол зориултын өмд гутал аваагүй байна. За тэгээд ийм электрон ярихтаа араа эдэр бүгдийн заана арай залуу юм болохоор тэгээд traction control, neutral, моторын тос, check, ABS. За дуугийн сонсцгоо. Дөнгөж асаасан болохоор моторын дарга жоохон өндөр байна. Тэрнээс шин 1250, 1350 байдаг хас үе. Танаас зүгээр сонсох гээд жоохон амар хаацчихлаа шүү. За мотоциклтай хүмүүст хандаж хэлэх хэдүүг байна. Аюулгүй байлаас хангаарай. Каска сайн зүгээрээ, бэлигээ сайн зүгээрээ болж игэл хамгаалтын хувцас өмсөөрэй. Битгий хужаа мэрэглээрээ, дандаа ориг мэрэглээрээ, ориг каск, ориг яндан, мотоциклын дээр ч дандаа ориг юм хийж байгаарай. Ориг юм хийгээд гоё асуудалгүй ганган мото онох чинь бас л өнгөрөө шүү дээ тий. Тэгээд шинээрэн цагаар битгий байр хотын дунд хаацлаараа болж игэл унтраастай төрж гараад хотныхоо гадаагаас өнөө асаагаад явал илүү бас гоё харагдана шүү. Тэгээд хотын хөдөлгөөний дунд бол манайхан бол одоохондоо мотоциклтай сайн дасаагүй байх, багаагаар тасч л байгаа. Гэхдээ л
Манайхан бол дохиохгүй дарна цагаан зураас давна, гинт иргэн, гинт хаалгаа онгоолгоно, тамхи аян, шүсээ аян гараа гаргана. Тийм болохоор тэрийг өөртөө сайн тооцоолоод болгоомжтой яваарай. Тэрнээс шинэ дохио өгсөнгүү гэх шаардлага байхгүй. Цагаан зураас давчлах шаардлага байхгүй. Хэрвээ осолдоод нас барчих юм бол хинийх нь буруу байгаа ч одоо яах вэ тийм үстэй. Тийм учраас өөртөө л болгоомжтой яваарай. Манайхан бол угаасаа зам тавьж өгөхгүй. Зам тавьж өгсөн нэгэнд нь баярлаа гэж хэлээрэй. Зам тавьж өгөхийг бол битгий үлээгээд зам тавьсангүйгээд битгий муу ойрлж хаазлаад байгаарай. За тэгээд миний мотоциклтай танилцсанд баярлаа. Дараагийн бичлэгээр уулзъя.